Үндсэн хуулийн цэцэн их судлалын хуралдаанаас гаргасан шийдвэр шүүх засаглалын хараат ус байдал биш, харин эрх мэдлийн нөлөөллийг уртасгасан улс төрийн маргааны шин сэдэв болж эхэллээ. Тухайн шийдвэрийн үр дүнд улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчийг улиран томлох буюу нийтдээ 12 хүртэл жил ажиллах эрх зүйн боломж нээгдсэн юм. Энэ шийдвэрийг ардчилсан нам хүчтэй эсэргүүцэж шүүхийн шинжилгээс ухарсан эрх мэдлийг төвлөрүүлэх алхам боллоо хэмээн байр суурь илэрхийлээд байна. Улмаар ардчилсан нам энэхүү асуудлыг улс төрийн акц болгон өргөжүүлэхээ мэдэгдлээ. Эрх баригчид институцийн тогтвортой байдлыг ярьсан бол сөрөг хүчин шүүгдэх улс төрийн нөлөө улам бэхжих эрсдэл үүссэнийг анхаарууллаа. Улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчийг ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар зөвхөн 1 удаа томилно гэсэн заалтын зөвхөн 1 удаа гэсэн хэсэг нь үндсэн хууль зөрчсөн гэж үзэн хүчингүй болгох шийдвэрийг үндсэн хуулийн цэц өчигдөр гаргасан билээ. Тэгвэл ардчилсан намаас дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж улс төрийн зөвлөлөө хуралдуулад байна. Цэцэн 9 гишүүний хоёрын нь бүрэн эрхийн хугацаа дууссан байхад солилгүйгээр улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчийн ажиллах хугацааг сунгаж байгаа нь хууль зүйн чадамжтай шийдвэр биш гэсэн дүгнэлт сүрх хүчинд байгаамаа. Төрийн өндөр албан тушаалд нэг хүн 6 жилээс илүү хугацаагаар байж болохгүй гэсэн үндсэн концепцтэй. Монгол улсын ерөнхийлөгчийг 6 жилээр зөвхөн нэг удаа л тавигдана тийм үү? Энэ бол төрийн өндөр албан тушаалт. За дээрэс нь Монгол улсын шүүхийн ерөнхий шүүгч гэдэг бол төрийн өндөр албан тушаалт. Энэ хүн 6 жилээс цаашаага уйлраад 12 жилээр болох юм бол энэ өөрийн эрэхгүй ашиг сонирхлын зөрчилд орно. Улсын дэд шүүх гэдэг Монголд шудраг ёс тогтоох дээд байгууллага. Сүүлийн 6 жилийн хугацаанд авилгын индекс бууралгүй улам бүр нэмэгцээр байгаа нь зөвхөн авилгатай тэмцэх газрын үзүүлэлт бишээ. Шүүх засаглалын нөлөөч байгаа гэсэн дүгнэлт ардчилсан намын гишүүдэд байна. Өчигдөр цэцээс гаргасан ерөнхий шүүгчийг 12 жилээр улиран томилох хуулийн нөхцөлийг хэрвээ хэвээрүүлдээвэл шүүхийн шинжилэлт хийсэн алхмаасаа Монгол улс ухрах болно гэдгийг тэд санууллаа. Мөн Батлан хамгаалахын сайд Батлуутыг албан тушаалаас нь огцруулах хүсэлтийг ерөнхий сайдад тавьсан боловч ерөнхий сайд ямар нэгэн шийдвэртэй алхам хийгээгүй. Тиймээс хариуцлагын мэдрэмжгүй гүйцэтгэх засаглалын тэргүүнийг огцруулах эсгээ тэд өнөөдөр хуралдаж байгаа улс төрийн зөвлөлийн хурлаараа хилцэж байгаамаа. Уг нь бол ардчилсан үндсэн хуулийн чи амьд дуу хоолой илэрхийлнээр үндсүүлийн цэц өөрөг байх хэвээр. Гэтэл өөрөө цэцийн дарга зарим гишүүдийнх нь хугацаанд дуусчаад байхад өөрөө ийм шийдвэр гаргаж ийн гэдэг нь өөрөө бол улс төрийн ашиг хонжоотой тийм байдал ирж харагдаж байна. Би яагаад тэгэхээр сэтгүүл шалгалтаар үндсүүлийн цэцийн тамгын газраас асуух хэрэгтэй. Хугацаанд дууссан дарга гишүүд дээрээ албан бичгийг заавал үндсүүлийн цэцгийн тамгын газар явуулах үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл манай улсын хурлаас сонгогдсон ийм гишүүдийн хугацаа дуусчлаа. Үндсүүл заасан 6 жилийн хугацаанд дуусчлаа. Дараагийн орны үнийн томилж өгөөч гэдэг бичиг ирүүлсэн байна. Хэрвээ энэ бичиг ирээгүй байх юм бол хэн нэгэн тэрийг тэнд гацаагаад уяад байна л гэсэн. Тэр энийг сэтгүүл шалгалтаар их хурлын цэцгийн тамгын газар асуух хэрэгтэй. Мөн улсын хурлын тамгын газар эндээс бичиг явуулах үүрэгтэй. Үндсэлийн цэц рүү. Ардчилсан намын улс төрийн зөвлөл 42 гишүүнтэй намын удирдах шатны бүтэц учраас хурал нь хаалттай болдгоо. Зөвлөлийн хурлаас ямар шийдвэр гаргаснаа хараахан зарлааг байгаамаа.